За энэ Солонгост нэг юм та 80% гээд би одоо Солонгос хэл мэдэхгүй учраас мэдэхгүй юм. Одоо ингээд дэлгүүрүүдийн барааны хямдралч гэдэг юм уу? Ийм танилцуулгууд бас ингээд өчтдөг юм билээ. За эндээс сонгогдсон улс төрчид нь бас ингээ хийж байгаа ажлуудынхаа талаар бас мэдээлэл иймэрхүү байдлаар ингээ уяад сонгогч нартаа хүргэдэг юм бэл. Ингэсэн шүү. Ийм ажил хийж шүү гэд. За ийшээ ингээд уул руу жоохон дөхөж үзье гэж бодоод хойш алхаад байгаамаа. За ингээд өндөг догоо эднэрээ сайхан гэрхийн гадаа ингээд тавьчихдаг юм байна. 12-ын 2 гэдэг хаягтай айл байна. За ингээд уул руугаа гарах гэсэн. Шууд айлын хаалган дээр хүрээрлээ. За ингээд уул нь л өрөөс ойрхон ингээд ирчихсэн. Гэтэл уулаадаа уулгас ингээд байшингаа барьдгийм байх дэвшлүүлээд. Нилээн тэр дээр хол ингээд айлууд бас харагдаж байна тэр. За ингэж алхацгаад ингээд айлын үүдэн дээр тулсан учраас ингээд буцаад явахаар шийдлээ. За Солонгосын айлууд талдаа ингээд нэг юм шатаар өсөөд л ингээд гэрлүүг ордог болтой юм аа. За ингээд хоёр давхар байшинтай айл байна. За дээшээ жоох алхаж үзье. За энэ одоо ямар очиртай юм бол уснууд хийгээ тавьсан бах юм. За ингээд лайлууд нь ингээл шатаар өсөөл ингээд салаал гэрлүүг орцгоодог юм байна. За ингээд л мөн бас айлууд байх юм аа. Тэгээ байшингийн дээврүүд нь бас нэг юм онцлогтой юм сүмий дээвэр юм шиг. Тэгээд их чанартай ийм дээврүүд ах юм аа. За ингээд дэшээ ингээл айлууд байж чинь энэ уулын натлаад. Тэгээ би биенийхээ нарыг халахлаагүй ингээд шатлсан хэлбэртэй орон байрууд байх юм аа.